Остеоартрит гэдэг нь остео яс, артри үе, итис үрвсэл гэсэн үг юм. Иймд остеоартрит гэдэг нь яс ба үений бүтцүүдийн үрвсэл юм. Гэхдээ үрвсэл бус үений мөгөөрсний сонирхолд өөрчлөлт зөнгөлөх байр суурийг эзэлдгийг анхаараарай. Үе нь үеилж байгаа хоёр яс гулгамтай байдлыг хангаж үрэлтийг бууруулах үүрэгтэй үений мөгөөрс мөн үеийг бүрхсэн уут буюу synovial мембранаас бүрддэг. Synovial мембран ба мөгөөрс нь үений дотор гадархууг бүрдүүлнэ. Яс үений үрвсэл нь зөвхөн үений ууттай буюу synovial мембрантай үеийг гэмтээдэг. Synovial мембран нь хөвсгөр холбогчид цусны судас, тунгалгийн судас, АБВ төрлийн synoviacid эсээс тогтно. Яс үений үрвслийн үед мөгөөрс сонирхолт өөрчлөлтөнд орсноор мөгөөрсний гадаргуу тэгш гүлгэр байдлаа алддаг. Ингэснээр үрэлт игсэн үрвсэж улмаар мэдрэлийн төгсгөлүүдийг цочлоосноор өвдөлт үүсдэг. Үений мөгөөрс нь хондроцит эсээс тогтох бөгөөд хондроцит эсүүд нь хоёр төрлийн коллаген ба эсийн гаднах матриксыг нийлэгжүүлдэг. Мөн гиалуроны хүчил хондроитин сульфат, креатин сульфат зэрэг протегликаныг нийлэгжүүлдэг. Эсийн гаднах матрикс нь мөгөөрсийг бат бөх мөртлөө уян чанартай болгодог бөгөөд өвдөг, түнх, бүсэлхий нуруу зэрэг биеийн жингийн ачаал авдаг үеүүдэд дөргөлтийг шингээж ясанд очих даралтыг бууруулдаг. Эрүүл хүнд мөгөөрсний сонирхол буюу катаболизм ба шин мөгөөрс үүсэх үйл явц буюу анаболизмын процесс тэнцвэртэй байх ба энэ үүргийг мөгөөрсний үндсэн эс болох хондроцит зохицуулдаг. Хондроцит эсээс ялгарх задлагч энзимүүд ихсэхэд мөгөөрсний сонирхол давмгайлдаг. Тэгвэл юу задлагч энзимүүдийн ялгарлтыг эсгдэг вэ? Энэхүү асуултын хариуг бүрэн олоогүй байгаач яс үений үрвслийн хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл бол нас юм. Харин дараагийн нөлөөлөх хүчин зүйл бол үрвсэл юм. Үрвслийн урдл цитокинууд болох интерлейкин 1, интерлейкин 6, хавдар өвчлийн хүчин зүйлийн нөлөөгөөр катаболизм давмгайлж шинээр мөгөөрс үүсэлт буюу анаболизм тааширдаг. Гэмтэл нь үрвслийг өдөөж өгдөг. Мөн механик ачаалал болон таргалт нь хүчтэй нөлөөлдөг. Бусад хүчин зүйлс. Үүнд мэдрэлийн эмгэг, удамшил, эмийн бодис зэрэг ордог. Мөгөөрсний сонирхлын эхэн үед мөгөөрсийг сэргээн засварлах зорилгоор хондроцитууд, протегликан 2 ба 1 төрлийн коллагеныг ихээр нийлэгжүүлснээр сонирхлын процессыг тогтоон барьж мөгөөрсний уян чанарыг хангадаг. Хугацаа өнгөрөх тусам хондроцитууд туйлдж эсийн програмчлсан үхэл буюу апоптозын улмаас мөхснөөр мөгөөрс уян чанараа алддаг. Уян чанараа алдсан мөгөөрс хатуурч сөнрөн жижиг хэсгүүд сэмэрч үений шингэнд ордог. Сэмэрсэн хэсгийг synovial мембраны А төрлийн synovicid эсүүд зайлгиж лимфоцит, макрофаг зэрэг дархлааны эсүүд үрвслийн өртөл цитокинуудыг ялгаруулснаар synovial мембран үрвсдэг. Хугацаа өнгөрөх тусам мөгөөрсч улам илэгдэж цуурсаар гадаргуугийн тэгш байдал алдагддаг. Үений мөгөөрс нэмгэрч алгуулсноор яс ястайгаан үрэлцэж зүлгсэн зааны яс мэт болдог. Мөн зах ирэмгээр яс нургана. Үүнийг остеофит гэнэ. Ясны ургалт алсын ба ойрын шивнүүрийн үеинд тод ажиглагдана. Алсын шивнүүрийн үений ясны ургалтыг гибридений зангилаа, ойрын шивнүүрийн үеинд боушардын зангилаа гэж нэрлэдэг. Яс үений үрвсэл маш түгээмэл бөгөөд өглөөний хөшинг 30 минутаас богино үргэлжилж ороод хөшиж болдгоороо ревматоид артритаас ялгаатай. Ревматоид артритын өглөөний хөшинг ихэвчлэн 1 цагаас удаан үргэлжилдэг. Остеоартритын өвдөлт нь хурц, халуун оргидог, ачааллын дараа дорддог, ихэнхдээ хавддаггүй бол ревматоид артритын үед хавдалт нь их эмзэглэлтэй байдаг. Биеийн жингийн ачаалал авдаг үеинүүдийн яс үений үрвслийн менежментийн хамгийн чухал нь биеийн жингээ бууруулах, тохирсон дасгал хөдөлгөөн, сэргээн засах зэрэг эмийн бус эмчилгээ юм. Харин эмийн эмчилгээ нь үрвсэл өвдөлтийг бууруулахад чиглэгддэг. Харин зарим тохиолдолд үеинд гиалуроны хүчил тарих нь үр дүнтэй байдаг. Эдгээр эмчилгээ үр дүнгүй бол үе солих мэс заслыг сонгож болно.